ус гоождгүй байхгүй. Салхихгүй гэсэн. Энэ болохоор чинь илүүр. Одоо нааш нэг өвчмөг хоолдог юм. Энэ болохоор чинь сайн шүүрээ. Тийм бай. Энэ болохоор юу дөрөө. Энэ болохоор хосуур байна. Энэ одоо боролцоонтой цогооны угаалтар. Энэ боовны шүүр байна. Энэ Өөрөөр хэлбэл энэ одоо цайны халбаг байна. Энэ нөгөө мах соёод ч мах гаргадаг юм. Соёо байна. Энэ цайны том халбаг сүүгээ өөрөөсөн. Энэ дээжний халбаг байна. Энд хэдэн оны идэв? Энэ ер нь ийм л юм өрөнгөтэй уламжлуулж ирсэн Монголчууд. Гоё юм аа. Тэгээд энэ нагуул энэ хандаа гэж үлгэж ингэж идэж хэлдэг байсан гэдэг. Ингэж харуулж хүүхдүүд бас нэг тань мэдхгүй сургалтай. ийм хүн дэмийг таасан зөв бид нар нэг дангатаа сайн хийж ууж байгаа шиг байна. Ингээд хажууд нь хошгорж идэв юм шүү дээ. Тэр модны захад бууг гараад ирсэн шүү дээ. Миний агшагаан цамцаг өд сар цамц. Одоо манайхаас одоо нэмгэл барих. Өчигдөр хангах гэж Би хорондоо тасаа зааж. Энэ юм уу? За аврал төрсөн өдрийн шүүмс гарлаа. Баярлалаа. За өчигдөр манайда аврагын төрсөн өдөр болсон. Тэгээд төрсөн өдөр гэдэг нэгдүгээр тас хоёрдугаар тас дөрвөл удаагийн зүгээс одоо аврагынхаа одоо авч гарч байгаа галыг бас ингээд эргэж явнаа. Зоогийн минь амтрахыг нөө таач. За баярлалаа. Бодогийнхаа амт сайхан зоогийг олон удаа бүтчихээ. Энэ хоёул ямаа идсэн тий. Тий. Энэ дээр ингээд яасан бэ? Оош. Онцоо. яг энэ дүүсэн. Энэ бол дороо болдог байтэг. технологи гэж байна. Арай энэ дуу. За энэ хүн төлөг үзүүлж байгаа болтоодоо бүгдээ дороо болтоодоо баяр хүргэе. За ийм хаад өссөн чинь наадмаар одоо шуухаад гардаг юм байна. За Батүлцгийн цогонгоо уух уу гэж. Батүлцгийн боодгны хачир дандаа цогон байдаг сайхан. За. За энэ манай дархаа урын боодгны ханчаа. За. Яасан юм дэсэн шиг. Түн гадна баг шиг. За. Дочтой ширээн цогонгоос өгнө. За нэг аа. Яана. Аврагын хүмүүсд байна. За зөв чаа. Би одоо хоогтой бичиж ирнэ. Эндээ цүүн гавара. Өөрөө юм жоо. Юу өсө зөөгч донтгоо шөнө өсчөө зөөгч. Чи өөрөө ирлээ. Энэ утга. Чад ирлээч. Өнгөө ирлээ. За аврагтаа нэг сайхан сүүл голгуулж. Баярлалаа. Миний нэвтрүүлгээ одоо брэнд сүүл голгуулах. Биш юм. Одоо бадмах. Хараас Таа тэр дээрээс барьж идэх шүү дээ. მე шууд гоцсодоо хоолоор болоо. Амгүй гэдэг. Яаш юм бэ? Хөөдөж жолно. Сороод гомсож тавьсан. Гавьяа тах. Ай шат хатад биш. Яасан дөө. Өрөөгөө юм шүү дээ.
Амар гулгуулдаг юм шүү дээ. Ард түмэн таныг бас одоо ингэ хойд бас зөвхөн хараад бас хүсэж байгаа хаа. Таны таван дандаа аяг нэг иймэрхүү байдгийг шиг бодож байгаа юм. Маш аваа. Би одоо сөрөг. Сайн суулаад явуулсан. Батлыг одоо бодоо Би тавнаас авах гэсэн. энэ зүйл баахад өгч чинь. Авал сүрчгэд сайх юм, харагдах байдал чинь сайх юм, нөлөөлөлт сайх юм тэгээд харшаа модгаа баярлаа. За их баярлалаа. Тайваг өрөөд нэ тавныхаа бодлоо. Энийг ингэж аваад очтой. Хайртай. Гомс харагдаж шүү. Хоёртой зөв үнжигнэ. Хайртай. Баярлалаа. Бас чимэглээд ганц нэг боодог тавьчих юм. Бодлоготой баярлалаа. Бодлоо ингэж ихэд дуусах гэдэг байна. Үнэхээр таш. Авралаас вие яриад идэж байгаа. Үнэхээр торгууд бодлогынхаа энэ сайхан амттайгаадыг өнөөдөр бас дахин зооглолоо маш сайхан байна. Энэ одоо жинхэнэ 100 цагийн таргалцсан сайхан онны хараа сайхан боодог гэсэн байна. Үнэхээр амттай байна. Манай гоё байсан бүгдээрээ сайхан байсан. Тэгээд баталцыг идэх тухтай амттай сайхан цуйн байсан. Тэрийг бас идэж үзлээ бас сайхан байна нөө гэх юм алга. Тэгээд би хэлсэн юм бодлого. Хийсэн болгоо хоол нь хийсэн хоол болгоно яг тэр юм одоо сайхан байх юм байх. Тэр өөрөө их сайхан сэтгэл гаргаад сайхан болоосоо гэж бод хийж баг тийм ээ. Тий. Тэгэхээр ийм сайхан. Хоолч ирнэ яг нэг хүний бас гол нь сэтгэл. Тэгээ бидний наадмын битглийн хүнд ачаалттай одоо цаг заваа гаргаж энэ одоо нагш үсэвэл гэж ярьж. Ингээд сайхан ядаргаа ажил юм тайж өгсөн. Болдоод бас дахин баярлалаа илэрхийлээ. Төсөөлийн маань одоо бас ингэ сайхан тэмдэглэл өгсөө. Бас дахин баярлалаа. Тэгээд цаашдынх нь уран бүтээл, цаашдынх нь одоо Монгол хоолны соёл энэ бүхэнд нь бас Уран амар хүчтэй бэлтгэл тэгэл 50 барилдаа нэр явсан гэхээр чи өнөөдөр ч бол тийм. Өнөөдөр одоо шороо мотороос гарч ирлээ гэсэн. нэлээд хүн бэлтгэл хийсэн юм шүү. Өнөөдөр бид бүхний оройн зоогон дээр Монгол улсын аваач жүжигчин, уртын дуучин, нэртэй дуучин Мөнхбаатар дүү маань бас ирсэн байна. За манай онцгой дээрх газрын авагчид маань ирсэн байна. Бид төрөндөө гамбал маань ирсэн байна. Өөрөөр хэлбэл зодолч дүү маань ирсэн байна. За манай хамтын гадын залуу маань ирсэн байна. За баруун талд сүлд телевизийн хамт ирсэн байна. Баруун гэрээ тэгээд одоо суулцгаараа жаач дээр байна. Тайм боцгон манай ангаас нүсэн зан энэ цогтой шавнар маань одоо суулж байна. Энэ сайхан үчиг бүгдээрээ бас сайхан өнгөрөөж байна. Бодохгүй төрийн маань их баяр наадам их энэ наадамтай бүгдээрээ сайхан баярлаж сайхан наадам өрөөлөё. За одоо манай галаас бас тийм ээ том улсын цолтой бүгчүүд нь цолоод ажиллуулээд улам том цолон бүрээд цол авч чадаагүй залуучууд аймгийн арслангууд нь улсын цолны том босгонд бүрээд сайхан амжилтыг үзүүлээсэй гэж одоо миний зүгээс хүсэж бас наадмаас бас олон хоногийн өмнөөс нэг хоолоо орж байгаа гүнгэлдэг болохоор энэ жил бас яг нэг 7 хоног 8 хоног байна тийм ээ 8 хоногийн өмнө бод бичиг гайгүй үстэй. Одоо юу ч идэхгүй байна шүү дээ. Сууж байгаа нар. Чи дүүнээс хөл босрээд хэцүү юм шүү. Гадаад яг болдаахтаа бас баярлалаа манай. Яг ингэж сайхан уулзаад байсан. Цаашдынх нь бас ажил үйлс өндөр ажиллая. За их баярлалаа. Энэ хүүгийнх нь одоо энэ нэвтрүүлгийн бас энэ хамтран ажиллагч байгууллагаас одоо бэлэг явуулсан. За энэ Пятая зира гэдэг. Энэ дотроо энэ даруулга хундаг мундахтайгаа гэж. Пятая зира гэдэг одоо Сибирийн одоо Сибирь үйлдвэрнэ байдаг. Оросын номер 1 арх дэлхийн одоо топ 10-д одоо явдаг юм арх байна. Сибирийн одоо өндөрт байдаг одоо хүн гар хөдлүүд юм ховор аршаанаар үнтэй хийдэг. Ийм одоо сахал байгаа. Өнөрт нэг баг. Та наадмын дараа хэлтээрээ. За бай. За Пятая зира. Тэ орс ажиллах. Одоо энэ бүр даруулгын даруулгатайгаа төрсөн шүү дээ. Бусдын
Орсуулын мал юм тийм ээ. Тийм шүү дээ. Орос ахнаар юм аа. Баярлалаа. Маш их баярлалаа. Мэдээгүй зандаа хийчихөө. Таныг чинь өвөрчтэй харсан байна. Наадмын дараа нэг алчаал ядгаар хайж хүртээрээ. Яа, навлах тахтай. Аа. Бот нэрээ үнэн ухаан нийцээ үү? Таа үү? Тастаа. Тэгээд хэрэгцээ шаардлага ах юм бол торгол болдоо шүү. Эсвэл ингэсэн. Надад ингэ сэмрэг энийг сайн даваа байгаа шүү. Тэгээд үдээ Аймгийн арслан багтаа 30 гаруй жил болоход ингээд байж дээ. Эхлээд энэ арслангийн тэмдэг авна. Дараад нь даяар болоод энэ хоёр тэмдэг. Энэ хангаар тэмдэг. Дараад нь дархаар болоод энэ хоёр их арай шинэвтрээ байна. Тийм ингэсэн. одоо та энэ оройгийн нөгөө нэг янз янз болгоод бас гоё босоо болгож байна. Ингээ байх юм. Тэ шүү дээ. Тэ. Би энэ эдэлж өмсөж явсан юм аа нэг шинжлэх дургу. Тий. Бүр ингээд гоё ингээд бодчих юм байна. Урлагийн сайхан бүтээл хангах л байна. Тэгээд энэ хуучин минь одоо эдэлж явсан. Наа чи одоо өстэй таны буян Ширэн нэмэл. Энэ одоо хэр тос шороо бассан тэгээд. наа чи одоо жинхэнэ буян шиг явж байгаа шүү дээ. Ингээд явж идэв. Энэ Хүргээд явж байгаа. Одоо энэ чи зам болсон. Зам болсон. Юу манайхан чимээг болчих. Цадцсан шүү. Огт мэдээ сүртэй сайхан дайрсан да тийм ээ. Заавал ингэ дархаа аврагынхаа одоо бас баяр наадам болж байгаа болохоор бас таныг зөвчөөрөөд бас баяр наадмын өмнө бас сайхан ямраас сэргээгээд аврагынхаа сайн цолыг дуудуулаад эрхэм гавьяатайгаа одоо нэвтрүүлэгтэй барьсан юм аа. За тэгээд хайр цэгээгээ барья. Аврагтаа эрүүлийн сайн сайхан бүгдийг үсэе. Тэгээд одоо биш дархан аврагын цолыг дуудаагүй 10 хэдэн жил болсон юм байна. Аврагын цол дуудана, дархан аврагын цол дуудана гэдэг үнэхээр одоо сайхан зүйл байдаг юм байна. Тэгээд уртнаас л удаан жаргаараа олон сайхан шавнар төрүүлээрээ өөрөө Монгол бүхэн торгоноогоо дэвжин барил бич цолоон дуудуулаараа гэж одоо танаас хүсэж байна. Тэгээд та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүгдийг хүсгэрөөе. Тэгээд аврагынхаа цолыг дуудъя. Варун бадэн ясулук санса
Батан яг хичаангүй зүтгэл маллан байсралын сулстаран алдар Монгол улсын гавьятарчин улсын дайын далатачин дархан аврагс ухата 한국인이 샤로 썼지 때 ямар гоё гэдэг. Баяр наадмын тэмцээн дээр гарцсан дэлжтэйгээд барилдах юм шиг болтон цол юм аа. Эмжитийн баяр наадмын цол юм дуудслаа гэж бодож байгаа. Тэгээд маш сайхан дууддаг манай Монкотор гавьяатыг. Донцоод л цоо гэж одоо цол дууддаг. Мундаг сайхан ах мань байсан. Тэр хүний одоо энэ төрсөн ийм сайхан одоо цолболч асуулт тавуулсандаа бид маш их баярлж явдаг. Тэгээд олон дархаа бүгдийн цолыг дуудаж баяр наадмаа сайхан чимж яваарай. баярлалаа. За өөрөө сайхан байна. Би тэгтээ ерөөсө ингээ хажуунаас нэстөө ингэ сонсож байгаа юм шүү. Тэгээд энэ бүхний цол чараа одоо бүхний цолны аяд ам байна шүү дээ. Бүхний тэр ивэ гэж яг адилхан таарч байгаа. Морины цол болохоор хурдан тийм жоохон төргөндөө байдаг. Тэр ирээдүйд нь яг тааруулж өгч дуудаж. Тэгэхээр одоо би өнөөдөр одоо 50 гарцсан ахмад бүх гэлээ гэсэн намайг эдгэр залуу байгаа мөрөнд дуудана гэдэг бол миний одоо амьдын жаргал бүх хүн бол төрсний одоо баяр ухаал тэр байдаг. Өнөөдөр эргээд одоо залуу наснд наваачлаад их сайхан тий баярлалаа. Баярлалаа. Манасаа нэг Уртаахийн чи төрсөн ах нь аймгийн зан хүн байсан. Тэгээ Батбаяр гэдэг аймгийн зан. Дүү охин барилддаг тийм ээ. Игч нь Би ч айлан байгаа юм тий. би аавын амьд сүрэн багт нэг уулзаад амьдсан шүү. Тий. 5-3 өсөлдөө тэгээд ингэж явуулаад сайхан надтай курсын кунд гэдэг юм айсан. Кундэд баярын тэр бичлэг байгаа шүү дээ. Оо таны өгс нь нохоо том болно гэж бас аюултай байна. Ёстой амир царайлаг нохоо шүү дээ тэр. Тийм манай Хошоо амсаа. хоёр халдар нохооноос шар гэлэг гарсан. Тэгээд тэр онцгой болов байна гэдэг. Гүдээ билээс. Ээж нь тагтай байгаа тийм нохоо. Ёстой аюул. Ээж одоо зүгээр шинэ хөрөнийг идэж чанж өгөө за. За. энэ аврах нэг тийм пянз гарсан юм аа. За. Тэгээд энэ уртын дууны чамд бай. Жаа. Хан бэлгэлийн нэг судалгааны жижиг ном бичсэн. Баярлалаа. Дандаа уртын дууны юм байгаа. Энэ дандаа уртын сайн. дуу. Та би уртын дуу сонсоорой. Баярлалаа. За Пянзын өвдөө хаа. Аа энэ одоо бас сая дөнгөж саяхан гаргасан шүү дээ. Би нэрээ дээд давхарт нь байнг байдаг гэхэд одоо болтол авч үзээгүй ийм би энэ ховор идөө байна. Яах. Хизээ харлаа хаа. Энэ хаа за болдоо бич. Би бас одоо гавья тахыргаад дугаарыг юм тавьчих бас гавья тахын пянзыг авах хүн байвал холбогдоор. Ой мураа. За. түрүү байрын төлөө өөрсөлдөхөд одоо бэлэн байгаа. Нас байна, авиац чадал байна, бие хүч байна, бүгд юм байна одоо тусгал байна. Нотлонгийн баяр наадамд бол 7-гийн даваанд төрүүлсэн Батбаяны арслан татуулсан байна. Энэ хоёрын хэн давсан төрүүлчих гэсэн. Тэгээд юм бас нэг ээж хэлдэг багтаж би бас залбирч байгаа үгээр сайн байлтайсан. За тэгээ манай аймгийн цогтон манай Нандиэрт байна, манай Батбаатар байна, манай Бадамдорж байна. Манай сумын зам төрөлсөх байна. Тэгээд аймгийн цол голж байгаа аймгийн ханаарын төрүүлээ. За улсын цолны төлөө дайлт хийж байгаа залуучууд маань энэ жил 1024 байлт гэдэг нь бидний хувьд маш боломжтой сайхан юм байна. Энэ бол одоо маш сайхан байна. 1024 бүх гэдэг бол нэг даваа хөнгөрөөд ирчихсэн. 6-гийн даваанд тулгуул тэгээд 7-гийн даваанд тулгуул. Ингээд яваад. 2000 оны наадмаар 6 залуу цаан зургуулаа 7-гийн даваанд гараад ирсэн. Тэр нь одоо юу болсон гэхээр 4-гийн даваанд Архангай аймгийн Дассан начин Бажин маврыг 4-гийн даваанд давцсан. Тэгэхээр нэг том цолтон доор унахаар бус залуу заанууд амаагаад гараад ирсэн байхгүй. Тунахгүй байсан. Тэр тунахгүй 7-гийн даваанд сумын аваад тунаад ирсэн. За 2000 оны баяр наадмаар шүмгийн 8 бүхэлдэр ам авсан байдгийг танилцуулъя. Улсын дархан Авар Бат Эрдэнэ,
улсын арслан мөнгө хэрэгний. Улсын зам Цэрэн Бонцог, улсын зам Гамтхаг, улсын зам Өсгөө, улсын зам Ганбатыг тэгээ Сумын зөвлөлт юм. Ийм наадам болсон шүү дээ их сайхан. Тэгээд тэр жил 2000 оны наадам бол 6 залуу зам зул дотор байсан. Ийм одоо хүүхэн наадам болсон байна. За миний хувьд бол 6 залуу замынхаа 3-ыг авч иж улсын арслан болж ирсэн байж нь. Тэгээд тэр 6 залуу замыг хэн төрүүлж арсан болсон авраг болох одоо өндөр магадaltaй болж байна. Ягаад гэвэл 7-гийн давны нэг тунаанаас одоо дэшег явуулчихлаа гэсэн. Шүүгийн 4 тун гарч байгаа. Тэгээд ийм сайхан өрсөлдөөнүүд манай залуу хүмүүсд ер нь хойж хүмүүсд гараад ирсэн байна. За улсын арслангууд Орхон Баяр, Батмагна, Бэмбэт сайхан залуучууд байна. Улсын авраг Хангаа байна. За тэгээд залгаад манай Батүлзий Хангаас хөтсөн байна. Энэ сайхан залуучууд тун сайхан өрсөлдөж одоо олон түмнийг шоугуулсан давтагдчихгүй тийм сайхан уран барилдаанууд гарах хаа гэж наадам төглөөдөө жилийн наадам сайхан болдог тийм ээ. Жилийн наадам хүний амьдралд одоо шинэ сайхан түүхийг бүтээдэг, сайхан дурсан зүйлдэг. Тэгээд тав хүмүүс баяр наадамд сайхан оролцож, баяр наадмаа одоо иргэн үеийнхээ дэмжиж сайхан болохын төлөө бүгд хичээцгээе. Сайхан байлцгаа. Талын Монголын шар төслөг бингээр хийсэн 70 давхар хуушур гарах бэлэн болно. 70 давхар хуушур гэж хийлээ. Энэ дүүгийнх нь бас одоо хамтарч ажиллаж байгаа энэ Талын Монгол брендийн шар төслөг бингээр хийсэн одоо энэ 70 давхар хуушур. Сайн сайхан дээ энэ шиг сохихгүй. Сохиж өгдөг. Энэ бингийн бас ярьчлаа. Энэ хоошур энэ нь Бин тий. да. За хуушур дээр. Тэгээд цатахгүй шүнэсээд Ингээс нь чох гэсэн. ямар сайн юм. Сонирм уултаас. Одоо нөгөө энэ давхар гэдэг болтой байдаг шүү дээ. Их үүдийн 70 давхар юу тэр байдлаа. Тэгээ одоо тэрний шиг одоо энэ 70 давхар бингээр хийсэн 70 давхар хуушур. Зүгээр хоошурны гадна гол шал гоё юм шүү дээ. Бас нэг сонирхолтой ууз. Шалжин давхараас Энэ Талын Монгол брэнд бас нэг урамшуулт аян зарласан байна. Талын Монгол брэндийн одоо энэ бин за тэгээд одоо нэг борцтой янз янзын хоолнууд байдаг шүү дээ. Тэгээд тэр хоолнууд Талын Монголын одоо банш 3-аас азтан тодруулж байгаа юм. 1000 азтан тодруулж одоо өөрсдийнхөө энэ брэнд бүтээгдэхүүн өгж байгаа юм. За энэ дээр одоо бин хуушур 1 литр сайхан гүүний аргийг 1000 хүнд аз олж өгж байгаа юм. Азтан болж. Одоо нөгөө Монгол орны 7 гайхамшиг гэдэг одоо бүр ингээд жаазалсан байдаг шүү дээ. Гой энэ 7 гайхамшигыг үзэж харах өмнө одоо ингээд монголоор одоо тийм 7 гайхамшигыг одоо аяллаар одоо явж үзүүлэх юм 7 их хэмжээг бас хүнд өгж байгаа ийм сайхан азийн суулаатай хөдөлთა урамшуултаа энэ зарласан байгаа. Талын Монгол брэндтэй маш их баярлалаа. байлаа. Би гэртээ бас хүүхдүүдтэй ингээ хоошур хийж өгдөө 70 давхар хоошур. Энэ 70 давхар хоошур энэ одоо энэ шарвын тухтай хүн байдаг шүү дээ. Шалцгнаа гэдэг гоё. Их сонирхолтой юм шүү. Хүүхдүүд 70 давхар хоошур хийжсэн юм даа. 70 давхар ээлжтэй маш сайхан юм. Энэ хажуунуудад идэх дуртай. Тэгээ ийм хоошур хийж маш сонирхолтой шүү. Аврагын дүнжин гарууд дэвжээ. Яагаад нэрээс өгч вэ? За дүнжин гарууд дэвжээ бол бас байгуулагдаад одоо олон жил 10 гаруй жил болсон байдیں۔ Тэгээд энэ 4 цагт Төв аймгийн бөхшүүдийн нэг цугралдаан болсон. Тэн дээр бас Ахмад бөхшүүдийн самд гараад дүнжин гарууд нэг шилж Түшээ хааны авъя, эсвэл хаан хайрхан нэр авъя гэх ийм самдлууд гарч бөхшүүдийн олон хэсэг шийдсэн байна. Түшээ хаан аймаг бол одоо монголчуудын энэ Манчестертийн Цэрэгэн давхаас бас том аймагуд нэг. Маш олон аймагуудыг өөртөө нэгтгэсэн юм том аймаг. Тэрний одоо гол нь Төв аймаг гэж бид нар үздэг. Тэгэхээр энэ том аймгийнхаа бүх ихэнх төвчөнд авч үлдээ гэдэг юм байдлаа. Түшээ хаан Төв аймгийн Түшээ хаан гэж үзсэн байна. Миний бол бодоход дүнжин гарууд дэвжээ гэж байгаа. Түшээ хаан гэвэл бас амар ус сүрлэг гой сонсогдож байна. Манай Түшээ хаан бэлгэшээл Сэлэнгэ аймаг, Аранга Өрөнгө аймаг, Баян Онгор аймгийн наад зах, Дундгоо, Дорногоо аймаг багч ирсэн. Одоо Өмнө аймаг гэдэг ажлаа залгуулж ирсэн ийм том аймаг шүү дээ. Тэгээд тэр аймгийнхаа нэрээр
түшээ тандж ирээд байсан бас. Сайхан сонсох болохоор нөгөө талаар бас том хүндэтгэл юм аа гэж ойлгож байна. За маш их баярлалаа. Бид бүхний зогт хамт байсан шар тустай Spring Алын Монгол бүрээнтэй баярлалаа. За энэ гайхалтай сайхан галынхаа одоо нэг оройн зоогийг одоо студид ихтгэл хүлээлгэн одоо ингэж хариуцуулсан танд бас маш их баярлалаа. Сайхан бүгдээрээ сайхан том зовлон түрээд наадам маань сайхан болох болтугай. Бүгдээрээ төвшин амглан жаргал дүүрэн сайхан байх болтугай. Өдрийн минь урилгыг хүлээж авсан танд болон одоо энэ бусад сайхан бүгчүүдтэй маш их баярлалаа. Оргууд болдоо таамтуудыг тавхандаа маш их баярлалаа. Дараа дахин гоё үйлчлэгээр иргэд уулзлаа. Түр баяртай.